Цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Шадар сайд энх төвшин Эко Алтан замар компанийн гарсан ослын үеэр сайн ажилласан онцгой байдлын албаагчдыг хүлээн авч уулзан зарим хүнд шагнал гардууллаа. За нэр Шадар сайд онцгой байдлын албаагчид аврах ажиллагаа явуулахад төрөөс ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй тухай асуусан юм. За албаагч гүний шумбалтын хувцас хэрэглэлийг сайжруулж хүртээмжтэй болгож өгөхийг хүслээ. За өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Үгийн нуур суманд гүний шумбалтын дадлаг сургуульд хийж байгаа 20 албаагч дундаа 4 шумбалтын хувцастай байна. Үндэсний аврах бригадаас 4 ком авсан. За түүгээрээ ээлжлэн сургалт хийж байгаа. Ер нь араасаа шумбалт хийхэд нэг хувцас дээр 2-3 албаагч дугаарлаа зогсож байдаг. Иймд гүний шумбалтын хувцас хэрэглэгийг сайжруулж өгөөч гэсэн юм. Төв аймгийн замар суманд үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан замар компани удирдлагуудыг мөн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. За Уг-хэрэгт гарах улсын шалтгаан нь тухайн компани нуурын усаа карьертэй ойрхон байрлуулснаас олж нуур хальж нуралт үүсэн гэх мэргэжлийн хяналтын урьдчилсан дүгнэлт гарсан юм а. Харин Эко Алтан замар компанийн зүгээс хэрэг гарсны дараахан газар хөдлөлт болсноос осол гарсан гэх тайлбарыг өгч байгаа. За ослын газарт ажилласан албаныхан газар хөдлөлтөөс үүдэн хөрс нурах хэмжээнд хүрэхгүй гэсэн тайлбарыг өгöd байгаа юм а. Австралийн католик сүмийн хамтлам Жорж Пэлийг хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулсан эрэгт буруутхан 6 жилийн 20 хэлийг оноосон байна. За түүний хувьд энэ төрлийн гэмтэрэг холбогдож гин буруутай тогтоогдсон дэлхийн дээд солтой санваартан болж байгаа. Шүүгээс өнгөрсөн жил Пэлийг 1996 онд Мельбурн хотын сүмд найрал дууны хамтлагийн 2 хүүгэнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эрэгт буруутгаж байгаа. За гэсэн ч 77 настай хамтламд авч заалаад байсан юм. За лав гарагт болсон шүүх хурлааны шүүгч Петр Кит, Жорж Пэл ичгүүргээр хүч хэрэглэх 2 хохирогчид бэлгийн дарамт учруулсан хамтлам таны бардам зан хэрээс хэтэрч эцтэй ийм булаа үйлдэл хүргэсэн хэмээн хэлсэн байна. Солонгос ангид зоригт дэрийн түүх киноныг Хин дуу хааны дүрээр олон танигдсан жүжигчин Ан Чэмон Монгол Улсын 2 дахь хэрэглэгч Багуйндаас шинхэн хаус бэлгэнд авч ирсэн тухайга нэгэн нэвтрүүлгээр дурдсан байна. За тэрээр өмнөдлөн авсан KBS телевизийн ярилцлаганд орох үеэрээ монголчуудын урилгаар хэд хэдэн удаа тус улсад очиж энэ үеэр Монгол Улсын хэрэглэгч Дүнд Улаанбаатар хотоос зайдуу шинхэн хаус бэлгэлж түүний 3 цаг орчим явж байж очиж үзэж байсан тухайга дурдсан тухай мэдээлэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүгээд тарж байна. Цаг тутмын мэдээ хүргэлээ үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэлд анхаарлаа хандуулна.